Талхаа усны гадаргуу дээр хай. Учир нь олон хоногийн хойно чи түүнийг буцааж олно. Өөрт ногцныг 7 эсвэл 8%. Учир нь дэлхий дээр ямар гай гамшиг тохиолдохыг чи мэдэхгүй. Талхаа усны гадаргуу дээр хай. Учир нь олон хоногийн хойно чи түүнийг буцааж олно. Ийм юм гэж байх уу? Туулгол дээр нэг тал хавьчаад хайчлаа. Дараа нэг туулголын эрэгт амрах гээд очсон чинь нөгөө талх урсаад ирэх үү? Боломжтой. Тэг. Бурхан өөр аргаар тэр талхыг надад авчирдгаа гэсэн үг. Тэр бурхан байгаа учраас, бүхнийг үйлдэж мэддэг учраас тэр урсан талхыг тохиромжтой үед над дээр эргүүлж өгдөгөө. Бүхнийг бүтээгч бурхан учраас ингэж чаддгаа гэсэн үг. Энэ нь боломжтой. Тийм учраас талхаа усны гадаргуу дээр хаяа гэж. Энэ талх бол үнэхээр чухал зүйл. Бид нэр жоохон үл тоож магадгүй. Гэхдээ бодох юм бол чухал. Гэхдээ энэ ертөнцийн чухал зүйлээ өөрийн гэсэн зүйлээ атгаатай, цуглуулаатай гэж хэлж байгаа. Харин бурхан хаяа гэж. Яагаад вэ? Бүхнийг бүтээгч, мэддэг, захирдаг, хариулдаг бурхан байгаа гэсэн үг. Тийм учраас хайж болно. Гэтэл цуглуулаад ах юм бол, атгаал ах юм бол, тавихгүй байх юм бол бурхан тэрийг мунхаг байна гэж хэлж байгаа. Тэгэхээр зэрэг мэдээж үнцэнтэй зүйл. Талхаа усны гадаргуу дээр хай. Учир нь олон хоногийн хойно чи түүнийг буцааж олно. Тэгэхээр одоо нэг цөлд нэг түүх байна. Ямар түүх гэсэн чинь цөлд цөлийг одоо туулаад совдны 8 хийдэг тийм нэг хүн байсан гинэ. За тэгээ нэлээд их совдтай. Совдаараа эд хөрөнгөөрөө сайрахын тулд заримдаа совдаа дими газар унгааж тэрийг ингээл аваал нөгөө алтан бугуйчаа харуулхдаг чигэл ингэж сайрахдаг ийм хүн байсан гэж. Тэгээ энэ худалдаа чинь нэг удаа цөлд худалдаа хийж явж хагаад замаасаа төөрчихсөн. Тэгээд тэр цөлд хэрж исч яваад уух усан дуусаад эцэстээ маш их цангасан. Тэгээд өөрийнхөө тэр ачиж явж исэн бараа хундраа ухаад нэг усны савалсан. Яашгүй дэстэ тийм байлгүй дээ гэл. Тэгээд усны саваа задлаад харсан чинь дотор нь совд ийцсэн. Тэ. Тэгэхээр зэрэг тэр цөлд совд чухлуу, ус чухлуу. Өөрт би нэг юм одоо нэг жижигхэн совдтай байлаа. Цөлд одоо цангаад бүрстэ өөх гэж юм гэж бат. Тэгсэн чинь нэг устаа хүн ирээд за совдаа өгчгөө гэх ингүүл солих болоо хүн солино л гэсэн үг. Тэр хэмжээний энэ талах үн цэнтэй. Хүнд энэ идэх зүйл гэдэг хичнээн чухал. Гэхдээ бурхан энэ үн цэнтэй зүйл байсан ч өөрийнх юм шиг ингээл харамлал байгаа даа гэж хэлээгүй. Усны гадаргуу дээр хай. Олон хоногийн хойно чи түүнийгээ буцааж олноо. Өөрт ногцныг 7 эсвэл 8%. Учир нь дэлхий дээр ямар гай гамшиг тохиолдохыг чи мэдэхгүй гэж. Юу ч тохиолдож болно. Тийм учраас сайныг үлдэх хүч чадалтай байгаа дээрээ сайныг үлдэх хэрэгтэй гэж байгаа. Гэтэл үлдэх хүч чадал байгаа тахтал үлдэхгүй байгаа дах нь бурхныг харахад үнэхээр одоо зохисгүй гэж хэлж байна. За тэгэхээр энэ үйл явдлыг эргүүлж олж байгаа эцтэй өөрийнх юм шиг болгож жагаад алдж байгаа ийм үйл явдал ч гэсэн гарч байгаа. За Естер 2 дугаар бүлэг дээр би уншиж өгье. Мордехай гэдэг хүний талаар гарч байгаа 21-ээс Мордехайг хааны гулдан хаалганы дэргэд суудаг байх тэр үед хааны босгыг сахидаг хаалгач 2 тайган Бигтан Тираш нар Ахашвирош хаанд өшөрхөн түүний амьд хүрэхийг санаарахжээ. Гэвч Мордехай үүнийг мэдээд Естер хатанд хэлэхэд Естер түүнийг Мордехай нэрээр хаанд мэдгэдэв. Уг хэргийг шалгаж үнэн болохыг олж мэдээд тэр хоёрыг дүүжлөв. Энэ нь хааны өмнө он цагийн хэрэг явдлын тэмдэглэл номд бичигджээ гэж. Мордехай гэдэг хүн хааны амийг аварсан. Хаанд үш санаад хааныг алхаж байгаа тийм 2 тайган байсан. Гэтэл тэр хэргийг Естер хатанд хэлснээр хааны ам аврагдаж байгаа.
За ингээл энэ хэрэг явдал өнгөрчихөж байгаа. Мордхойд өстө хаан шан харамж өгөөл өстө баярлаа, чиний ачаар л би амь аврагдлаа. Ийм зүйл болоог. Мордхой ч гэсэн сайныг үйлдсэн, гэхдээ чимээгүй л амьдэрсэн. Хүүшээ энэ хаантан юу ч байхгүй юу? Хаан юу гэж ийн гэж асуугаал. Би бол намыг аварчаад байгаа шүү дээ. Юу ч байхгүй юу гэж стресс. Тийм хэлээгүй. Ганц хоолнд ч оруулахгүй байх таа гэж ингэж хэлээг өгсөн. За тэгээд эцэст нь дараа нь юу болсон гэсэн чинь энэ Мордхойд хааны одоо түшмэл гэх үү. За энэ Хаман гэдэг хүн гарч байгаа 3-1 дээр эдгээрийн дараа Агаг хүн Хаммедятагийн хүү Хаманыг Ахашвирош хаан өргөмжлөн дэвшүүлж түүний суудлыг хамт буй түшмдээс нь дээгүүр тогтов. За энэ үед хаан Хаман гэдэг хүнийг түшмгдүүдийнхээ дээгүүр ингээд томилж байгаа. Гэтэл энэ одоо эрх мэдэлтэй хүн яасан гэсэн чинь Мордхойг үзэн ядж ирсэн. Энэ хүнд одоо ингэж бүх хийж мөргөж хүндлээгүйгээсээ болоод Мордхой үзэн ядагдсан. Бүр Мордхойгоор зогсохгүй энэ Хаман ямар хормоо санаа гаргасан гэхээр бүр үндэстнээр нь устгахнаа. Энэ ер нь хаанхын үндэстийн бүгдийг устгах гэсэн ийм төлөвлөгөө гаргаад хаанаар зарилга гаргуулад эрхээ авцсан. За ингээд одоо Мордхой яасан гэхээр одоо хэцүү хүнд нөхцөл байдалд орж байгаа. За тэгсэн чинь 6 дугаар бүлэгтэр яаж ийм гэхээр Мордхойг хаан хүндэтгэж байгаа. Юу болсон гэхээр 6-гийн 1-ээс би уншия. Тэр шөнийн туршид хааны нойр хулжиж тэрээр он цагийн хэрэг явдлын тэмдэглэлийг авчрахыг тушаасанд тэдгээрийг авчирч хааны өмнө уншив. Ахашвирош хааны амьд хүрхийг санаархсан босхны сахиул 2 тайган Бехтан Тираш нарын талаар Мордхой хэрхэн мэдээлсэн тухай тэнд бичигдсэн байгааг олов. Тэгээд хаан ингэснийхэн төлөө Мордхойд ямар нэр алдар хүндэтгэл олгосон бэ гэхэд өөрт нь үйлчилж байсан хааны зарцнаар түүнд юу ч хийгээгүй байгаа гэж хаанд хариулв. За энэ Ахашвирош хааны нойр хулсан гэж. За түрүүн хэлсэн энэ Эстер номонд бурхан гэж үг гардггүй, итгэл гэдэг үг гардгүй. Гэхдээ л бурханы сайн таалал хамгийн тодор илчлэгдэн харагдаж байгаа ийм ном. За ингээд яасан гэсэн чинь хаан нойр нь хүрхээ битсэн. За нойр нь хүрхээ байсан бол одоо кино үзчих болно. Юу ч хийж болно өстэй тий. Тэгсэн чи яасан гэхээр он цагийн хэрэг явдлын тэмдэглэлийг авчрахыг тушаасан гэж. За тэгээд уншсан. Очиж юуг уншсан гэхээр Мордхойн хэрэг явдлыг уншсан гэж. Санаандгүй зүйл үст. Нойр нь хүрхээ байгаа л нэг ном авчруулаад тэгэл тэр номыг уншсан чи Мордхой гараад ирж байгаа. Энэний цаана бурхны таал гарцаагүй байгаа. Тэгээ Мордхойд юу хийсэн? Ямар алдар хүндэтгэлийг өгсөн гэсэн чинь түүнд юу ч хийгээгүй байгаа гэж. За тэгээд хаан Мордхойг шагнахаар болсон. Тэгээд Хаманаас асуудаг. Би ер нь хүндэтгэлээ үзүүлэхийг хүссэн хүнээ яавал болох вэ гэж асуусан. Тэгсэн чинь Хаман намайг л тэгж байгаа байлгүй дээ гэж бодоод үнэхээр одоо сайхан зүйлийг ярьсан. За ойлголоо чи үүнийг Мордхойд хийгээ хэлсэн. Тэгээ энийг уншихаар инээд ч хүрэх шиг Хаманаас ичих шиг нэг тийм зүйл болоод байгаа. Тэгээд эцэстээ яасан? 11 дээр 11-ийг хамт уншъя. Ингээд Хаман дээл ба морийг авч Мордхойг хуцлаад түүнд морь унуулан хотын талбайгаар хөтлөн явж хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд ингэж үлдэнэ гэж өмнө нь тунхаглав. За нэг алах гад байсан хүнээ морин дээр суулгацаа хөтлөөд явж байгаа. Тэгээ хаан хүндэтгэл үзүүлэх гэж байгаа хүнээ ингэх болно гэд өөрөө хэлээ явж байгаа. За тэгэхээр бид нэр сайныг чимээгүй үлдээл явж явах хэрэгтэй гэсэн. Дараа нь бурхан эргүүлээд өгөх тохиолдол байгаа. Талхаа авсны гадаргуу дээр хай буцааж олно гэсэн. Тийм болохоор бурхан бол бүхнийг хардаг. Тохиромжтой үед өгж байгаа. Тэр үед авснаас энэ үед авсан дээр байгаа сте. Тэгээ энэ үед авчиж Мордхой яах вэ? Тэр нь өөрт нь үлдчихэж байгаа. За тэгсэн чинь одоо энэ Хаман юу болж ийн гэсэн чинь
үнэхээр бардам зангарсан. Хаанч намайг хүндэтгээд байна. Есүс тэр хатанч намайг хоолнд ураад байна. Ямар хэцүү бэ гэл ингээл. Одоо очихоостой гэл. Гэхдээ тэр мордгой л жоохон таалагдахгүй байгаад. Мордгой байхгүй болчвол бүр сайхан болох гээд байна гэсэн. Тэгсэн чинь эхнэр нь дэрэгдэн байсан хүмүүс тэгвэл мордгойг алчаач яа гэж. Тэгээд мордгойг алуулахаар шон босгож байгаа. 50 тохоо өндөр дүүжлүүр хийлгэж байгаа. Гэхдээ эцэстээ яасан гэхээр энэ хорон санаа нь илчлэгдэж байгаа. Бас л санаандгүй юм шиг боловч. Хатнаас өршөөл гуйж агаад яг өршөөл гуугаад орныхын дэргэд орыг нь налцсан байжсэн чинь хаан ороод ирж байгаа. Тэгээ хаан буруугаар ойлгоцсон. Чи намааг байсараа л миний хатныг хүчнэдэх нү гэл. Тэгээд хааны уур хилэн дүрлзээд юу болсон гэхээр 7-гийн 8 сарын тэгээд хаан ордны цэцэрлэгээс найрын өргөөнд буцаж ирэхэд Естрийн налан хажуулсан буудан дээр Хамаан унсан байлаа. Тиймээс хаан миний өргөөнд тэр бүр намайг байхад хатныг хүчрхийлэх нү гэв. Хааны амнаас энэ үгс гармагц тэд Хамааны нүрийг бүтээв. Тэгэхэд хааны өмнө байсан хааны тайгануудын нэг Харбона үзэгтэн хааны төлөө сайн үгийг мэдүүлсэн мордгойд зориулан Хамааны бэлдсэн 50 тохоо өндөр дүүжлүүр Хамааны гэрийн дэргэд байна гэхэд хаан түүн дээр өөрийг нь дүүжлгэв. Ингээд мордгойд бэлдсэн дүүжлүүрт нь Хамааныг дүүжлэн хааны уур хилэн намж ваагч. Очиж энэ үед хаан орж ирдэг нь юу вэ гэж бодож байна. Гэтэл бурхан тааруулцаана л гэсэн үг. Эцэстээ үхэх ёстой бол үхнэ. Өргөмжлөх ёстой бол өргөмжлөгдөх ёстой бол өргөмжлөгднө. Алдрыг хүртэх ёстой бол хүртнэ л гэсэн үг. Тийм болохоор бурхан байгаа учраас захирдаг, үйлддэг, бүхнийг хардаг. Мордгой ямар хэрэг хийснийг ч харж байгаа. Мордгой шагнал аваагүй ч харж байгаа. Тэгээ тохиромжтой үед шагналаа өгч чадчих. Тийм болохоор бурхан өөрт нь итгэж найдаад үнэн ч итгэмжтэй амьдраа гэж ингэж хэлсэн. Тийм болохоор за ахаад нэг Хамаан шиг хүн болж болохгүй. Ахаад нэг хүн нь болохоор Лук ном дээр гарч байна. Хамаан одоо хаанаас тэр их нэр алдрыг олцоод зүгээр нэг мөрөөрөө байжсэн хүнтэй л өшрөхөөл ингээл ямар ч шаардлагагүй их хэрхэг зангаасаа болоод өөрийгөө сүрүүлсэн. Тэр эцэстээ таруу байхгүй бол өөрийгөө л хичээгээ явж явахгүй бол аюулт илүү бусдын хэрэгт орж жагаад амиа алдчихж байгаа байхгүй. Мордгойг зайлуулах чаад өөрөө арчигдсан. За Лук 12-оос харъя. 16-аас 10-20 хүртэл уншъя. Тэр тэдэнд сургаалт зүрлэлээр ингэж ярьлаа. Нэгэн баян хүний газар нь үр шим тэр хүн ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг вүлээ гэж эргцүүлээд би ингээ амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа хамаг эд хөрөнгөө хадгална. Тэгээд би өөртөө ам бие минь чамд олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа эд зугаац гэж хэлэндэ гэсэнд харин бурхан түүнд мунхгаа яг энэ шүн амчин чамаас нэгэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ гэж айлджээ. Өөрийнхөө төлөө эд баялагийг хураадаг хүн ийм байдаг бөгөөд тэрээр бурханд үл бэлхдэг болоо. Нэгэн баян хүн гарч байгаа. Юу гэж бодсон гэсэн чинь эд хөрөнгө нь багтахгүй байна. Ахаад том амбаар барья гэж. Тэгсэн чинь бурхан зэмлэж байгаа. Бурхан энэ талхаа усны гадаргуу дээр хай гэж байгаа нь нарилал харамлал атгаадах хэрэггүй. Дээрэс нь энэ үгээр дамжуулаад, усаар дамжуулаад юуг бас илэрхийлж болох вэ гэхээр Библиэлд энэ усаар үгийг илэрхийлсэн баг. Бурхан үгээрээ дамжуулан усан дуугаж цэвэрлэн ариусгаад гэдэг үг гарч байгаа. Тэгэхээр өөрт байгаа ур чадвар авьяасаа Бурханы үгийн дагуу хэрэглэх юм бол тэрэн дээрээ л гэсэн үг. Тэгэхээр энэ усны гадаргуу дээр хай гэж байгаа нь үгэн дээр өөрийнхөө амьдралыг үгэнд найдаа дуулууртай байж өөрийн эд хөрөнгөө зориулж мэддэг байх хэрэгтэй гэсэн үг.
Дээрээс нь бас энэ усаар ариун сүнсний ажлыг ч гэсэн илэрхийлсэн үйл явдал байна. Тэгэхээр ариун сүнс ажиллаж байгаа чуулган дотор сайн мэдээ тараах үйл явдалд ч гэсэн эд хөрөнгөө хэрэгж болно. Бас энэ ертөнцийг ч гэсэн зааж хэлж байгаа. Тийм болохоор бид хүн энэ ертөнц бол яг уу хизээч бай өөрчлөгдөж болно. Амь насаа хизээч алдчих болно гэж. Тийм болохоор Бурхан хэлсэн. Өөрт оногдсныг 7 юм уу 8%. Энэ газар дээр юу тохиолдохыг чи мэдэхгүй. Мөнхийн зүйлсийг харах нүдтэй байх хэрэгтэй гэж. Дан ганц энэ амьдралынхаа төлөө бүхнээ хэрэглээл, бүхнээ зориулаад, идэж уугаал, хурааж цуглуулаад ингээд байх хэрэггүй гэсэн. Ингээд байгаа нь мунхаг зүйлээ. Тийм учраас сайныг үйлдэж мэддэг байх хэрэгтэй. Өгөөмөр хүн өрөөгддгөө. Нарийнлах чинээгээрээ хоосордгоо гэсэн тийм үг ч гэсэн байх. Тэгэхээр энэ ч гэсэн зарчим гэж хэлж болно. Номлогчийн өгс ном дээр очие 11-р бүлэг дээр 3-р ишлэлийг нь уншъя. Үүс хуралдах аваас газар дээр хур болон буун. Мод өмнө ба хойд зүгт унмаас унсан тэр газартаа үлдэж хоцорно. Гэхдээ бараан үйл гараал өтгөн үйл байгаатай бол нэг өдөр бороо орно л гэсэн үг. Нэг газар бороо орно. Энэ бол байгалийн хууль зарчим гэж хэлж болно. Мод унлаа. Унсан тэр газартаа л тэгэл унаалт үлдэнэ. Таталцлын хууль байгаа учраас. Энэ нь зарчим. Тэгвэл энэ 3-р ишлэл байгалийн зарчимтай адилхан энэ 1-р ишлэл ч гэсэн зарчмаа гэж хэлж байна. Энийний дагуу болдгоо гэсэн үг. Бурхан байгальд хууль зарчмыг бүтээсэн. Итгэлд ч гэсэн хууль зарчим байгаа. Үгийн дагуу болдог. Тийм учраас үүс хуралдах аваас газар дээр хур болон буун. Мод өмнө ба хойд зүгт унмаас унсан тэр газартаа л үлдэж хоцорно. Мод унсан бол унсан газараа л байж идэг. Мэдээж энэ зүйл. Адилхан ус талхаа усны гадаргуу дээр хай. Учир нь олон хоногийн хойно чи түүнийгээ буцааж олно. Энэ ч гэсэн зарчмаа гэж. Тэгэхээр зэрэг энэний дагуу сургаалт үгс 3-р бүлгээс харъя. 27-28. Хамт уншъя. Хийх хүч гарт чинь байх аваас хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз. Өөрт чинь байсаар атал хөрштөө яв маргааш ир гэж бүү хэл. Үнэхээр сайныг үлдэх хүч чадал байвал сайныг үйлдээрэй гэж. Тэгэхээр зэрэг үнэхээр энэ сайныг үйлдэхдээ даруй үйлдэж явах хэрэгтэй гэж. Дуулал 41-ээс харъя. 1-2-ыг уншъя. Дорой хүмүүсийг анхааран асрагч нь юутай ерөөлтөө вэ? Зовлонт бэрх өдөр нь эзэн түүнийг аварна. Эзэн түүнийг хамгаалан амьдруулна. Тэрээр газар дэлхий дээр ерөөлтөө гэгдэнэ. Түүнийг дайсных нь хүсэлд бүү өгөөч гэж. Дорой хүмүүсийг анхааран асрагч нь ерөөлтөөе. Зовлонт бэрх өдөр эзэн түүнийг аварна. Бурхны тусламж, Бурхны нэгүсэл, Бурхны өршөөл тайтгарл хэрэгтэй үе хүн болгонд гарцаагүй байгаа. Тэр үед нь Бурхан тусалж өгнө гэж. За тийм болохоор энэ сайныг үлдэхдээ бүү цуцаа. Учир нь шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авнаа. Харин ах トゥ нараа та нар сайныг үлдэхэд бүү цуцаа. Түргэн сайныг үлдэж идэвхтэйгээр зөвийг үлдэх хэрэгтэй. Давид түүний тушаалыг биелүүлэхээр яарвчсан бөгөөд үүнийгээ би хойшлуулаагүй. Ингэж итгэлийн өвчлөөс. Тэр Давид бол Бурхны үгийг биелүүлэхдээ яарвчсан. Үгэнд эргэлзэж тэнэгэлзээл энэ үг арайч биш баха, арайч тэхгүй баха гэж тэгж бодоагүй. Харах юм бол үгийн дагуу биелээд байгаа үст. Ямар ч байсан л биелэгдэж байгаа. Хаанч байсан үг биелэгдэж байгаа. Тэгэхээр зэрэг энэ баттай үг байгаа учраас энэ үгийнхэн дагуу амьдрах тал бол. За номлогчийн үгс 11 дээр очие. 6-р ишлэлийг нь уншъя. Өглөө тарь үдэш гараа бүү буулга. Учир нь өглөө орой тариасны аль нь үр дүнтэй болохыг эсвэл хоёул сайн эсхийг чи мэдэхгүй шүү дээ. Өглөө тарь үдэш гараа бүү буулга. Бурхан бүхнийг гүйцэтгэдэг. Бүгд Бурханы тааллын дагуу явагддаг. Ингээд бие отоод суу гэж бол хэлээгүй. Өглөөч тарь үдэш гараа бүү буулгаа.
Юу болохыг чи мэдэхгүй учраас хичээнгүй бай гэж хэлж байгаа. Бурхан өөрөө ч гэсэн хичээл зүтгэлтэй нэг. Тийм учраас энэ үгийг сонсохоор хүмүүс бас буруу ойлгох гээд идэг. Хүмүүст Бурхан бүхнийг мэддэг. Бүхнийг захирдаг гэхээр тэгвэл би зүгээр сууж юм уу? Миний оролцоо гэж байхгүй юм уу? Ингэж хэлдэг. Эсвэл Бурханы зорилго биелэгдэх юм бол би тэгээд яах вэ? Бурхан тэгж хэлээгүй. Чадах байгаа нөхцөл байдалтай талархаад үнэн ч итгэмжтэй хичээнгүй амьдраа гэж хэлж байгаа. Энэ нь Бурханы таалал. Ингэснээр Бурханаас нэгүслийг, өршөөлийг, ёроолыг авч чадна. Энийг Бурхан энэ 5 дугаар ишлэгийг хэлчихэд араас нь хэлж өгсөн. Бас ингэж суучих үедээ гэж бодсон ч байж магадгүй. Тиймээс яаж ийм гэхээр Бурхан бүхнийг мэдж байгаа. Гүйцэлдүүлдэг төгс хүчтэй учраас би одоо юу ч харагдахгүй. Ямар ч үр жимс байхгүй. Сайн мэдээ тараагаад болохгүй, ажил дээр болохгүй, гэр бүл дээр болохгүй ийм нөхцөл байдлууд байж болно. Шантрах хэрэггүй л гэсэн үг. Бурхан мэдж байгаа. Тэгээ Бурхан хариулж өгөх цаг гарцаагүй байгаа. Тийм учраас найдвараа тэгээд амьдрах хэрэгтэй. Итгэлээ тэгээд амьдрах хэрэгтэй. Тэр энэ итгэлийн дагуу Бурхан үлдэнэ. Үгэнд итгэжээвэл тэр үг Бурханы үг учраас биелэгдэнэ. Амьд оршигч төгс хүчит Бурханы үг. Зүгээр нэг хүний үгэнд найдаж байгаа биш. Энэ үгийнхаа дагуу ажилдаг гэдгийг өмнөх итгэлийн хүмүүсээр харуулад ахт чинь энэ үгэнд итгэх нь сайн зүйл.